За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ химийн холбоо гэдэг хичээлийг бол үзэх нэ. За тэгэхээр химийн холбоо үзэхээс өмнө дан ганц натрий гэдэг элементийн шинж чанарын талаар ярилцъя. За натрий гэдэг элементийг бол ингээ усан дотор оруулаад өгж байна. Тэгсэн чинь ямархуу байдалтайгаар уралд орж байгаа харагдана вэ? Шатчих. Тийм шатчих тий. Натрийг идэвхийн хувьд хэр идэх сайтай элемент үлээ өгтөдөө. Хоёр Маш идэвхтэй. Маш идэвхтэй тий. Тэгэхээр идэвхийн инээнд бол нэлийн урдуур байрладаг штэ. Ийм хит өндөр идэвхтэй элементүүд яадаг вэ гэхээр устай уралд орохороо усан дээр гал гаргадаг. Хүмүүс усан дээр гал гаргах хэцүү гэдээ ярьдаг штэ тий. Ер нь бол ийм өндөр идэвхтэй металлыг усан дотор хийчих юм бол усан дээр гал гаргаад бүр ингээд орч үсэрд юм байна. За энэ бол натрий гэдэг металл. За түүний дараагаар болохоор бид бүхний мэдих холоор гэдэг металл биш. Холоорын хийний талаар яригдж байна. За энэ агууд энэ чингэлэг дотор ингээ холоорын хийг зөөвлөд явж исэн чинь санаандгүй унагчж байгаа аахгүй юу. Тэгээ унагснаас болоод яг юу болчих вэ? За холоорын хий бол ингээд тесэрчлээ тий. За тэгэхээр энэ эргэн тойронд байгаа холоорын хийг үнэрлсэн хүмүүст яг ямар асуудал үүсдэм бэ гэхээр ийм асуудал үүснэ. Холоорын хийг болохоор дэлхийн 1-р дайны үед зэвсэг болгож ашиглаж байсан. Одоо ингээд цэргүүд ингээд холоорын хийг үнэрлэлээ тий. Одоо дайсны тал руу холоорын хийг үнэртүүлэх нь шүү дээ. За тэгээ дайсны тал холоорын хийг үнэрлэлээ нэг иймэрхүү маягтай тий. Одоо тэр цаана байгаа тэр унтсан байгаа дайсны талынхан гэсэн үг. За тэгэхээр холоорын хий ер нь ямар үйлчлэгтэй юм шиг байна хүүхдүүдээ. Хүний амьсгал богдол. Яг үнэ. Хүний амьсгалыг богдуулаад ер нь бол ингээ хүнийг үхэлд хүргэдэг ийм хий байгаа. Амьсгалын замын одоо системийг нь бол гэмтээчдэг ийм хий байна. За тэгээд энээс нь болоод холоорыг бол ингээд аюултай одоо хий гэж үздэг. Одоо бүрийн зэвсэг болгож ашигладаг шүү дээ тий. Өндөр тунгаар байхдаа бол ингээд зэвсэг болгож ашиглагддаг ийм хий байна. За тэгээд энэ натрий болон холоор хоёрыг дүрслэх юм бол нэг иймэрхүү маягаар зурж болж байна. Натрий ч юм бол ингээд усан дотор ороод маш хурдан ингээд гал гаргах чадaltaй ийм хий шүү юу металл шүү дээ. За натрий гэдэг ийм металлыг гараараа барьж болох уу? Болохгүй гараараа бариул яах вэ? Устдаа тэгж уралд орж байгаа ийм металлыг гараар бариул ер нь болох бол төлөгдөн. Төлөгдөн. Тэгэхээр натригийн цаана ингээ гал зурцсан. За холоор болохоор юм шар ногоо ингээ хий төлөвтэй тий. Тэгээ багш нь ингээд элементүүдийн шинж чанарыг нь өгөөд AI-аар зурулсан чинь холоорыг яаж ч юм сайхан зантай зураад байгаа байхгүй юу? За яг бодит амьдрал дээр бол холоор тийм сайхан зантай элемент бол биш ээ тий. Хүний амь насанд маш хурдан хугацаанд хүрдэг дэлхийн 1-р дайны үед ингээд зэвсэг болгож ашиглаж байсан ийм хий байгаа. За тэгэхээр бид нар бол энэ натрий холоор хоёрыг бол ингээ өдөр тутамдаа идэж хэрэгэлдэг гэвэл та нарт ямар сонсогч чинь? Гэхдээ тэгдэх те. За тэгэхээр ингэдэг хүүхдүүдээ. За натрий гэдэг химийн элемент энэ дээр байна тий. Холоор гэдэг химийн элемент энд байна. За энэ хоёр маань нийлчээрээ ингээ ганцаар байхдаа бол ерэн жоохон юм ууртай, аюултай, хортой ийм элементүүд юм байна шүү дээ тий. Дан дангаараа байхдаа элемент байдлаараа байхдаа хоёулаа нийлчээрээ энэ зургаас харахад ер нь ямархуу байгаа юм шиг харагдаж байна. Тийм ууртай байгаа харагдаж байна уу? ууртай биш байна. Ууртай биш байна. Энэ хоёр нийлчээрээ байна шүү дээ. Харин ч бүр юм хүн төрөлхтний сайн сайхны төлөө болж эхэлдэг. Одоо өөрөөр хэлбэл бид нар өдөр тутамдаа идэж хэрэгэлдэг гэсэн үг. Энэ хоёр нийлчээрээ натрий холоор хоёр нийлчээрээ натрийн холоорид шүү дээ. Натрийн холоорид гэж юу хэлдэг вүлээ хүүхдүүдээ? Хоолны давс өдөр болгон идэж хэрэглэж байгаа тий. За тэгэхээр натрий гэдэг элемент дангаараа байхдаа бол аюултай тий. Холоор гэдэг элемент дангаараа байхдаа бол аюултай. Тусдаа дан элемент байхдаа бол аюултай. Юун тэр хүрхтэй, юун тэр үнэрлэх ёроосо болохгүй. Нийлчих юм бол одоо давсанд ингээ хүрээл түлэгдээл давсыг үнэрлээл хордож одоо тий ухаалдж унаад байгаа хүмүүс байдаг болоо. Байхгүй.
Байхгүй. Тэгэхээр хүүхдүүдээ дааны элемент байхдаа бол ингээд өөр шинж чанартай байж болт юм ба штэ тий. Одоо байгаа химийн нэгдэл болчихсон байгаагаасаа өөр шинж чанартай байж болдог гэсэн үг. За тэгээд атомуудыг тогтоон барьж байдаг таталцлын хүчийг химийн холбоог нь өөрөөр хэлбэл яаж байгаа юм бэ гэхээр энэ хоёр химийн элемент чинь хоорондоо ингээд нийлчихээрээ химийн холбоо гэдэг зүйлээр одоо ингээд хоорондоо ингээд нэгдсэн байгаас гар ирсэн тий. Яг энд ийм химийн холбоо гэдэг зүйл бий болцсон байгаа байхгүй юу? За энэ химийн холбоогоор ингээ хоорондоо нэгдчихээрээ яах нь вэ? Хоорондоо таталцаад оршиж идэг. Үүнийг бол химийн холбоо гэж хэлж байна. За тэгээд үеилэх хүснэгдэх элементүүд бол өөр өөрийн онцлог бүхий химийн холбоотой байдаг. За яг ямар химийн холбоотой байдığım бэ гэхээр ионы холбоо, ковалентийн холбоо, металлын холбоо, ус дөрвчийн холбоо, донор акцепторын холбоо гэдэг ийм холбоонууд байна. За энэ дотроос бид нар бол ионы холбоо, ковалентийн холбоо, металлын холбооны талаар бол нэлээд сайн дэлгэрүүлж үзнэ. За тэгэхээр хүүхдүүд эндээс энэ химийн холбоо гэж те атомууд хоорондоо тогтоод таталцж байгаа тэр хүчийг хэлнэ гэдэг юмыг бичээд авчих юм шүү. Тэгээд үеилэх хүснэгтэй элементүүд өөр өөрийн онцлог бүхий химийн холбоотой байдаг юм тий. За тэгээд ийм юм холбоо байна гэдэг энэ хэсгийг бичээд авчих юм. Тэгээ хүүхдүүдэд бас нэг ийм айдас бас байж болно шүү дээ тий. Энэ хоёр маань одоо ингээд нийлжчихсэн байж агаад гинт одоо салчвал яах вэ тий. Гинт одоо ингээд тусдаа ийм дан элементүүд болчвол яах вэ? Шууд тэр дан элементүүд болж чаддсан болов хүүхдүүдээ. Натрийн хлорид гэдэг нэгдэл байж ирсэн шууд натрийн шууд хлор болж хувирдсан болов? Чадгүй. Чадахгүй тэгж чадахгүй. Нэгэнд нийлчихсэн бол тийм амархан салдаггүй байх нь. За хэрвээ бүр үнэхээр штэ тэгээд тусад нь дан элементүүд болгоё гэх юм бол электролизийн арга гэдэг яг нь химийн арга байдаг. Тэр аргыг хэрэглээд дан элементүүд болгож хувиргаж болдог. Тэр нь гэхдээ зүгээр ингээд тасалгааны нөхцөлд те ямар ч багаж хэрэглэхгүйгээр тэгээд хувирчдаг бол биш байх нэ. За энэ хоёр өгүүлбэрийг дэвтэр дээрээ бичээд авчих юм шүү. Саяны хэсэгт болохоор бүгдээрээ ямар ч байсан ингээ химийн холбоо гэдэг зүйл байдсан байна гэдэг талаар үзсэн шүү дээ. Одоо болохоор химийн холбоо яг яагаад гарч ирдэг юм бэ те тэр талаар ярилцъя. За тэгэхээр элемент болгон гадаад тохироондоо 8 электронтой болохыг ирмэлцдэг. За саяны одоо ингээ натрий гэдэг химийн элемент, хлор гэдэг химийн элементтэй нэгдчихлээ шүү дээ. Нэгдэх ямар шалтгаан байсан юм бол тэр хоёр шүү дээ. Натрий хлор 8 электронтой болохын тулд гадна давхрандаа тийм те элемент болгон гадна давхрандаа 8 электронтой байдаг тий. Тэгээ угаас юу болохыг ирмэлцдэг ээ. За тэгэхээр угаасаа 8 электронтой инертүүд бол ингээд хоорондоо холбогдохгүй. Өөр химийн элементтэй холбогдохгүй гэдэг чинь химийн холбоонд орохгүй гэсэн үг. Ямар элементүүд химийн холбоонд ороод байгаа юм бэ гэхээр нөгөө хоорондоо холбогдох шаардлагатай элементүүд химийн холбоонд ороод байна. Өөрөөр хэлбэл 1-ээс 7 дугаар бүлгийн элементүүд химийн холбоонд ороод байна. Хоорондоо холбогдох шаардлагатай байгаа учраас гадна давхраандаа 8 электронтой болохыг ирмэлцээд байгаа учраас ороод байгаа ах нэ. За тэгэхээр энэ тогтмол валенттай, хувьсах валенттай элементүүд бол химийн холбоонд ордог. Огт валентгүй инерт элементүүд бол химийн холбоонд орохгүй гэж байгаа юм. За тэгэхээр яах нь энэ валенттай элементүүд болохоор химийн холбоонд ордог байх шүү тий. Ямар ч валентгүй элемент бол химийн холбоонд орохгүй. За ямар ч валентгүй гэхээр хэдвэр бүлгийн элементүүд илүү хөвгтүүдээ 8 дугаар бүлгийнхэн те 8 дугаар бүлгийнхэн бол химийн холбоонд орохгүй гэж үзэж байна. За тэгэхээр элементүүд бол хоорондоо холбогдохдоо валентийн электроноор холбогддог. Валентийн электрон гэж яг ямар электроныг хэлээд байгаа юм бэ? Одоо энэ натригийн валентийн электрон яг хэд вэ? Валентийн электрон. нэг. Нэг сайн байна. Нэг штэ тий.
Тэгэхээр энэ хамгийн гадна талын давхрооны электроныг валентийн электрон гэж хэлээд байгаа тийм. Натрий бол валентийн электрон 1 байна аа. За холоор болохоор валентийн электрон хэд байх вэ? Хэд байна вэ? 7. Оо 7. Тэр холоор болохоор яах нь тэр гадна талынхаа 7 валентийн электроноор л бусад элементтэй холбогдох юм байна. За тэгэхээр натрийн холоор хоёр бол ингээд валентийн электроноороо хоорондоо холбогдож байгаа дүрс зураг бол харагдаж байна те. Натрийн холоорид гэдэг. За холоор бол гадна давхраандаа 8 электронтой болчихлоо. Натрий ч гэсэн те 2 дугаар давхрааныхаа 8 электроныг авчихлаа. За ингээ хоёр химийн элемент бол хоорондоо гадна давхраандаа 8 электронтой болохын тулд түрүүн цэлмэг хэлж ирсэн шүү дээ те. 8 болохын тулд холбогдд юм аа гэд элементүүд гадна давхраандаа 8 электронтой болохын тулд холбогдлоо. За тэгсэн чинь яг тэр холбогдохтой хүмүүстэй яг өндөө бол энэ хоёр элемент ингээд элемент хийнэ хоёр электрон хоорондоо ингэж холбогдож байгаа зэн хэсэгтэй штэ. Натрий өөрийнхөө нэг электроныг аваачаад өгсөн чинь холоор хажуудан бас нэг электроныг авчраад тавьсан те. Тэгэхээр энэ натригийн нэг электрон, холоорын нэг электрон энэ хоёр электрон маань хоорондоо холбогдоод энд юу гэдэг зүйл үүсээд байгаа юм бэ гэхээр юу үүсээд байгаа юм бол Хоолны давс. хоолны давс. Химийн холбоо үүсэж байгаа. Химийн холбоо үүсээд байгаа ахны. За тэр химийн холбоо гэдэг зүйл бол ингэж үүсэж байна те. Энэ хоёр элементийн валентийн электронуудын яг тэр огтлолцож байгаа цэг дээр химийн холбоо үүсээд аваад за ингэж химийн холбоо үүснэ. За тэгээ химийн холбоон дотроо сая хэлсэн 5 төрөл байна гэж байгаа. Ямар 5 төрөл байгаа лээ? Таньсаа тэмдэглэж авсан уу дэвтэр дээрээ? Нөгөө ионы ковалент металл ус төрөлтийн донор акселтур. Оо яг зөв. За тийм 5 төрөл болж байгаа юм байна. За энэ дээр энэ натригийн нэг ширхэг электрон чинь холоорын нэг ширхэг электронтой нийлээд те энэ хоёр электрон маань хоорондоо холбогдоод химийн холбоо. Яг энэ хэсгээр бол химийн холбоо бий болж байгаа хгүй. Энэ холбоо энэ хоёр элементийг холбож өгч байна гэсэн үг. За энийг асуунаа. Байхгүй. Баггүй. Холоор энд те химийн холбоонд оролцохдоо яг хэдэн электроныг аваачиж оролцуулсан байна? 1. Нэг. Тэгэхээр холоор нэг валенттай хүүхдүүдээ. За натрийн химийн холбоонд яг хэдэн электроныг авчирж оролцуулсан байна? 1. Нэг. Натрий бас нэг валенттай. Тэгэхээр яг энэ химийн холбоо гэдэг зүйлд хэдэн электроныг оролцуулсан юм бэ те? Тэрийг валент гэж хэлээд байгаа хгүй. Тэр валентыг болохоор бид нар цээжилж тогтоогоод байгаа. Натрийг нэг валенттай гэж цээжилдэг те. Холоорыг болохоор 1 3 5 7 валенттай гэж цээжилдэг. Энд холоор бол хэдэн валенттай байна гэсэн үг үү? Нэг валентаараа. Яагаад нэг валенттай байна гэж үзэж байгаа лээ? Яаж мэдж байгаа лээ? 1 бол электрон өгсөн. Оо яг зөв. Нэг электроноор холбоонд оролцож байна тий. Натригийн хажууд өөрийнхөө нэг электроныг авчраад тавьчихсан ба штэ. Ингээд нэг гэдэг валент гарч иж байна гэсэн үг байх нэ.